Шүлхийн саатныг хэв шинжийн тархалтыг хумдсан ч О хэв шинжийн шүлхийн тархалт хумигдаагүй байна. За гэхдээ энэ хэв шинжийн шүлхийн хоруу чанар багтаа учраас айдас ард үлдсэн гэдэг тайлбар салбарын сайдад байгаа юм. Вакцинжуулалт наадмарч үргэлжлэх юм. За шүлхийнээс үүдэлтэйгээр хомсдож үнэн өссөн махны нийлүүлэлтийг нэмэх чиглэлээр ажиллаж байгаа гэдэгтлээ. Энэ жил болгон энэ тэндгүй тариа тарьдаг шүлхий гардаг. Тэгээд 20 цаар тогтоодог, зарим нь тогтоодгүй. Үүнээсээ болоод ингээд шүлхий чинь жил болгон давтагддаг ийм нөхцөл байдлыг яаж одоо арилгах юм бэ гэдэг тал дээр болон за шинэ хөвшлийн шүлхий гэж яригадаад байгаа энэ саатныгийн шүлхийний одоо тарилгын явцын асуудлаар бас хуралцсан. За эндээс бид ямар хүү дүгнэлт гаргасан гэхээр за нэгдүгээр тул саатныгийн вакциныг бид нар ховд Баян Улгийн бүх сумдад 7 сумдад Увс аймгийн 2 сумдад бол үхэртэй нь богтой нь хүртэл одоо ингээд тариад ерөнхийдөө дуусчихна. Тэгэхээр саатныгийн одоо халдвар бол дахиж явахгүй гэсэн. За энэ наадмын үеэр буюу 7 сарын 15-наас Оросын холбооны улсаас бид нар О буюу саатник гэдэг хоёр одоо шинжийг агуулсан, хамгаалсан вакцин захиалаад энэ 15-даар ирнэ. Үүнийг бол наашруулад саяны тарьснаасаа үргэлжлүүлээд нутгийн гүн рүүгээ ингээд тарина. За үүний ард дээр бол одоо бид нар нөгөө намрын тарилга буюу О хөвшлийн вакцина тарина гэдэг. За энэ бол цаг үеийн асуудал. За одоо энэ тэндгүү гараад байгаа энэ шүлхийн О хөвшил واخгүй төрч. Хавар тарьдсан тарианы ердөө 2 сар гарны дараа О хөвшлийн шүлхий гарч эхэлж. Энэ юу вэ нөхөр энэ хариуцлагагүй зүйл байна гэж. Тэгэхээр хаанаасаа гараад ийн үү гэдэг дээр манайхан судалгаа хийсэн. Тэгэхээр нөгөө нэг малын одоо үхэртэй тариулаагүй эсвэл одоо 10 үхрийнхээ 8-нд нь тариулаад нэгийг үлдээсэн ч байдаг юм уу? Ийм тохиолдлуудаас бол бас энэ шүлхий гарч яана гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Тэгэхээр ер нь бол одоо энэ шүлхийний үеэр олон юмнууд илэрч гарч байна. Ховд аймагт ажиллаж байхад хатуу хөл хорой тогтоочоод ахад шүн малаа зөөж давхиад байгаа тэр нөхдүүдийг яах юм бэ? Улс орон даяар тарих ёстой тарилгагаа явж хахад тарийгээд очихт нь өөдөөс нь хөөж явуулаад байгаа хүмүүсийг яах юм бэ? Энэ дээр бид нэр холбогд гарах хэмжээ авъя. Энийг өдөртөн зохион байгуулж чадаагүй аймгийн мал эмнэлгийн газар хариуцлага тооцъё гэдэг эндээсээ эхлэх зүйтэй гэж ингэж үздэг.